За hi guys, шинэ минь Curiosity channel-ийн шинэ бэлгээр болж байгаа таатай байна. Gauranowa Rinto Saku манганы маань дараагийн бичлэг 5 тайм оролцгоо. Манай хамгийн сүүлийн бичлэг 7 сарын өмнө орсон байгаа. Ягаад гэвэл энэ дундуур нь манай энэ Gauranowa Rinto Saku-гийн аниме нь гараад яг хаана дуусах гэсэг нь мэддэхгүй бас тодорхойгүй байсан болохоор тэрийг бас хүлээх шаардлагатай байсан. За тэгэхээр манай хамгийн сүүлийн 8 дугаар бичлэгээс аним дуусах хүртэл яриад ерөнхийдөө нилээдгүй товч тодорхой яриад тэгээд шууд анимийн үргэлжлэл хэсгийг ер нь цаашаа ярих гэж бодлоо. За манай 8 дахь үргэлжлэлийн төгсгөлд болохоор одоо Subaru Rintaro-д Kaoruko-гийн төрсөд уруудахгүй болох гэж байгаа талаар хэлдэг. Ийхүү Rintaro өөрийн гараар одоо Kaoruko-д бялуу хийж өгөх санаа төрдөг ба одоо өөрийнхөө буюу одоо энэ нэг дог дүрээр одоо бялуу хэрхэн хийхийг заалгаж ерөөдөө энэ дэлгүүрт нь одоо кафедаа өөрөө ажиллаж эхэлнэ. За ийхүү Kaoruko-гийн төрсөн өдөрч болдог л доо. Дэд цогтой нэгэн паркт уулздаг Rintaro ч гэсэн өөрийнхөө хийсэн бялууг Kaoruko-д өгнө. Тус бэлүү айгүй гоё амттай байх ба энэ бол одоо тэдний харилцааг одоо улам дотн болгож өгдөг л дөө. За энэхүү 100 цаг болж хүн болгоны хүсэн үлээсэн далайн анги ирдгээ. За энэхүү далайн анги дээр болохоор яг л хоёр чухал зүйлийг амар гаргаж өгсөн байдаг л да. Нэг нь болохоор одоо энэ Subaru-гийн талаар. Subaru одоо ерөөдөө энэ эрэгтэй хүнээс айдаг. Тэгээд ерөөсөө энэ Rintaro болон түүний найзуудтай дотн болж чадахгүй байсан юм. Яг нэг тийм ганцаараа л уур амьсгалын гадуур байгаа юм шиг мэдрэгдээ тэр ч гэсэн Kaoruko ингээ анзаарангуудаа тэр ид дээр ойчдаг байхгүй юу? Subaru ч гэсэн сандрангуудаа ингээд юу ч хэлэхгүй урд нь нилээн зогсноо. Тэгэж зогсож байснаа яг л сая миний хэлсэн чигтээ би ингээд эрэгтэй хүмүүсээс айдаг юм аа. Ерөөсөө ингээ харилцаж чаддгүй маа гэдэг тухайга хэлдэг байхгүй юу доошоо бүх хийж агаад. Манай дөрөвчин тэгэл сандарч байгаа юм чи те яана ингээд хүчээр хүүхэд дагуулад ирсэн байх үү те гэдэг усаами ингээд хүчээр дагуулж ирсэнд уучлаарай гэж уушлт гойдгийн. Гэхдээ Subaru-гийн хүсэж байгаа зүйл болохоор те одоо тэр эрэгтэй хүнээс айх айцаасаа айгаад эндээс юусаа гарах гээд байгаа юм биш. Харин ч одоо энэ айцаа даван туулахын тулд ингээд та нартай улам ингээд дотн болмоор байна. Найз чинь болмоор байна гэж асуудаг хэвгүй юу? Тэгтэл Natsuwa хажуураас нь гэрд ус цацсангуудаа те би хизээч тийм найз биш хүнтэйгээ цугтаа хооллож, тоглож, хижээл хийхгүй гэж хэлдэг юм. Тэгэхээр одоо энэ Natsuwa-гийн үүднээс болохоор Subaru аль хэдийн найз нь байсан болж таарж байгаа хэвгүй юу? За энэхүү далайн эргийн эпизодын хамгийн ихний чухал зүйл болохоор Subaru бусдаагаа найз байгаа гэдгээ мэдээд ингээд те баярлсан царайтай дуустдаг нь. Харин дараагийн чухал одоо заавал ярих ёстой зүйл бол Rintaro сэтгэлээ илчилсэн явдал юм аа. Тэдний асааж байсан Бенгалийн гал дуусах үед усаами ахиад авцгаая хэмээн найзуудаа дагуулад дэлгүүр явдаг байгаа. За ийхүү Rintaro Kaoruko хоёр маань далайн эрэг дээр хоёулахна үлдэх ба. Тэд цогтой олон зүйл ярилцаж дараа нь хаашаа явах вэ гэдгээ шийдээд амжина. Яг гин шөний уур амьсгал Rintaro маань яг бүрэн автвоо гэлтэй өөрийн мэдлэгөө би чамд хайртайгаад Kaoruko-д хэлждэг. Kaoruko ч гэсэн яг ямар царай гаргахаа мэдэхгүй амар сандарсан сууж хагаад найзууд нь буцаа ороод ирнэ л дээ. За инхөө оройч болсноор тэд бөөндөө ингээд гэртээ хайрхаар болж байгаа. Яг тэгсэн чинь бид нар ч одоо өөрсдөө энэ Kaoruko-гийн яг ямар хариу үйлдэл үзүүлэхийг мэдэхгүй штэ. Инхүү Rintaro одоо буцаж хайрж явах замд нь Kaoruko-роо залгаснаа хоёлаа ахиж уулзаад ингээд ярилцмаар байна гэж хэлдэг хэвгүй юу? Тэдний ахин уулзах газар болохоор зуны наадам байдаг да одоо фестивал мэтийн зүйл. Rintaro жирийн хувцастайгаа ирсэн байх гэхэд Kaoruko кимоногоо өнсөөд айгүй хөөрхөн болчихсон байна. За инхүү тэд нэгэнт ирснэ гэсэн шиг зуны наадмыг сайхан хөгжилдөж авнаа. Бага бүх тоглоом дээр нь тоглож дуртай зүйлээ идэж ерөөдөө цагийг маш гоё өнгөрөөдөг. За тэгэл явж ядарсноо хоёулаа нэг сандал дээр тогтож суух ба хоёулаа бүр айгүй тийм нэг ичингүүрсэн байдалтай хоёр дэшиг хараад сууцдаг л да. Яг энэ Rintaro маань Kaoruko-г дуудаж яг л өмнөх хэлсэн шигээ би чамд хайртай гэдгээ дахин илэрхийлнэ. Ерөнхийдөө өөрийнхөө хариултыг сонсоход дуулал одоо ахиж хэлж байгаа байхгүй юу? Ийхүү бид Kaoruko-гийн төвөгтөр иргэн ирдгэлтэй. Rintaro маань өөрөө санахгүй байгаа болохоос л биш. Уг нь бол энэ хоёр маань өмнө нь уулзжсэн л та. Kaoruko маань өвлийн нэгэн цас орсон үдгэж ерөөсөө ороолт зоонтог монтог бариагүй ингээд даарц явж байхдаа нэгэн тийм бейкеригийн урдуур өнгөрсөн юм л дээ. Тэр бейкеригээс бүр айгүй тийм гоё дулаахан энерги ялгарч байсан гэнэ л те. Тэгэд ер нь өөрийнхөө мэдлэгөө ингээд татагтаад тэр бейкерийн дулаанд татагдаад орцсон заяа. Тэгээд Kaoruko-д ядж хахад бүр тийм айгүй хэцүү зүйл ингээд амьдралд нь болж ясныг хэлэх үү. Тэгээ одоо тэр бялууны амттай байдалд нь болоод ингээд ганцаараа уйлаад сууж ясан. Тэрхүү уйлаад сууж ясан Kaoruko-г аргадсан хүн бол манай Rintaro ахгүй юу? Яг Rintaro өөрөө тэг энийгээ сандгөөмөө чаавс та яалт юм л. За ерөөдөө айгүй хөрхөн базаад ярьчааг бол яг тэр өвлөөс хойш л Kaoruko Rintaro-д ирнэ аль хэдийн хайртай болцсон байсан гэсэн үг ээ. Яг тэрхүү мөчөд Kaoruko болохоор нөгөө нэг алдтай үгээ хэлдэхгүй ер нь хамгийн анх ингээд эвлэрж явах үедээ хэлсэн үг нэ. Намайг те одоо Kaoruko Waguri гэдгээ чамайг цөмөгийн Rintaro гэдгээ
Тэгээд би чамд хайртай гэдгийг одоо ихэд бол Kaoruko-гийн зүгээс энэ одоо хэлдэг юм. За яг хөө тэгээд бүр айгүй муухай олон товчлол хийсэн ч гэсэн одоо тэгээд манай манга бол яаж хийж байгаа дэмээ гүцэд ирлээ. Тэгээд одоо энэ дондор мэдээж яриаг үсэг маш олон байгаа. Тиймээс ерөөд бол аними ихний үлрэлийг үзчихвэл ерөөсөө бүгдийг ойлгочихно гэж бодож байна. За тэгэхээр guys бид одоо анимийн дараах үйл явдал буюу хоёулаа нэгэндээ сэтгэлээ хичээлж ерөөд бол үерхсэн мөчөөс авахж үзэх нэ. За инхүү маргааш өглөө нь болсон байдаг л да. Ринтаро маань өчигдөр болсон хамаг зүйлээ бодоод гинт ойрлон л доо. Дүүнийг доод давхараас нь аав ээж нь сонсох ба энэ нэг юмтанчиг алзуурчхаагүй байгаа гэсэн царайтай дээшээ харцгаадаг. Ийхүү Ринтаро бууж ирэхэд ээж нь асуудаг л та. Чи өчигдөр орой гэртээ ирснээс хойш нэг л сонирн болчихлоо шүү гэхэд Ринтаро бүр ичиж сандраад бүр байц суух газаргүй. Энд чинь зуны амралт нь болж байгаа. Тэгээ Ринтаро чи аавда тусалж байгаа да. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр би ажиллаж чадахгүй гэдгээ аавда хэлэх гэж бууж ирсэн юм байлээ л дээ. Ээж нь болохоор толгой дотор бүр яг математик бодож байгаа юм чи тэ. Энэ яг өчтөр орой яг алгоритм ямар нэг л юм болчихсон. Яг юу болцсон бэ гэж ирнэ бодоод гайхаа зогсчээдэг. Ринтаро нь босож дээшээ гарч иржээ. Тэгээд орон дээр хөвтөж яхахтаа өчтөр болсон бүх зүйлийг толгой дотор ер нь дахин эргэцүүлээл яг юу болсон те. Одоо тэр аз жаргал нь одоо дотроос нь бослоод байгаа байхгүй юу та. За ингээл Ринтаро өлөөдөл хийгээл орон дээр өнгөрөө байж тэл Kaoruko-гоос өглөөний мэдсэн чат ирдэг л дээ. За ингээл тэр хоёр чатлж эхлэхэд тэдний чатны харилцаа бүр айгүй тийм энгийн байдаг ихгүй юу. Ингээд Ринтаро маань гинт айгаад эхэлнэлтэй. Ингээд өчтөр уулзсан явдал маань зүү дэвэл яана гэж боддtiin. Тэгээд өчтөр манай хоёр харж байхдаа ингээд үлдсэн зурны амралтаа юу хийж өнгөрөөх вэ гэж ярьсан юм байлээ л дээ. Тэр талаараа дахин ярих гэж Kaoruko Ринтаро руу залгадаг л да. Тэгээд манай хоёр маань ер нь төлөлгөөгөө давхцуулах гэж бүр 80 юм болно. Энэ Kaoruko-гийн одоо төлсөн зүйлдэд 80 шахуу байгаа болохоор Ринтаро одоо бүр санаа зовчих юм ч тэ. Би одоо яана санаа зовчих. Одоо ингээд садаа болчих уу дээ гэж боддгийн. Гэхдээ энэ амар шахуу төлөлгөөг тэ ингээд гүйцэлдүүлж дуусгахын тулд одоо урам зориг өгдөг хүн нь болохоор Ринтаро байхгүй юу? Kaoruko-гийн үед. Тиймээс ч гэсэн Kaoruko болохоор би ингээд үргэлж ингээд чамтай цуг баймаар байна гэсэн одоо сэтгэлээ энэ удаа дахиад илэрхийлнэ. Ерөнхийдөө л одоо хоёулаа үерхсэн бидтэй гэдгээл одоо Kaoruko илэрхийлээд байгаа байхгүй юу. Тэгэл Ринтаро нэг эвгүй инээгээл тэргээд инээжснаа өөрийнхөө гар бараа дарж мараа за мэдгүй юм. Тэгэл ийм болдог байлгүй дээ. За тэд нэлээд удаа ярьсны эцэст маргааш ингээд Kaoruko-гийн сургалт тарсны дараа тэд цугтаа уулзахар болдог. Ринтаро ч гэсэн тэгээд уулзах газар айгүй эрт ирээд хүлээж явах боловч Kaoruko ч гэсэн бас айгүй урд өрөөд ирдэг л те. Ер нь нэгнийгээ харах гад яарад ирж байгаа байхгүй юу. Тэгэд одоо энэ та нар Kaoruko-гийн үсийг харж аваад айгүй хөөрхөн тийм монгол охин шиг харагдахгүй байна уу? Kaoruko бол айгүй амар сандарцсан байгаа л да. Ихэд бол баахан тийм зүйл ясныгаа дараа ахаад ингээд уулзж байгаа гэхээр те. Ринтаро маань тэрийг анзаарангуудаа хоёул ямар ч нэг газар орж суугаад тэгэд одоо энэ нэг тийм одоо юу гэмэр чимдээ нэг жоохон нэгэндээ дасах уу? За мэдгүй энийг яг юу гэж орчуулах юм бэ? Уг нь нэг газар орж сууж суугаад энэ хоорондоо ярилцвал энэ ичингүүрэл нарай гайгүй болно гэж бодсон боловч яг хэвэндээ байдаг л та энэ. Та нар энэ Kaoruko энэ өөрийнхөө ундаанд хэдэн ширхэг сироп хийж байгаагаас л харж болно. Нэгэл нэг за мэдгүй одоо нэг хэд хэдэн минутын яг зайны хооронд нэгэнтэйгээ харц тулгараад тэрнээсээ бүүрлийг хичээд байна. За яг тэр амар эвгүй шимээгүй байдлыг Ринтаро маань тасалж юм асуун л да. Би копигаа дуусгачлаа. Өөр юм авах чинь чам ч гэсэн авах юм байгаа юу гэж асууна. Kaoruko болохоор би өлсөг байна гэд урдаага ундаага уух болооч мэдээж дөрөвнөөс хойш зөндөө олон сироп ийцэн нөгөөдг нь муухай гашуун байдаг. Тэгэл нөгөөдгөө уугаа жоохон эвгүй царай гаргаж байтал Ринтаро гинт инээгээд эхэлдэг байхгүй юу? Би чамайг ийм байхыг юусаа амьдралдаа анх удаа хааж байна гэж хэлдэг юм. За ер нь та нар санаж байгаа л бид нар одоо анимик буюу энэ мангаг үргэлж Ринтарогийн өнцгөөс хардаг байсан да. Яг ингээд Ринтаро Kaoruko хоёр уулзах болоод л бид нар дандаа ингээд Ринтарог ингээд сандарж байгааг мэддэг. Гэхдээ ингээд Kaoruko-г нэг харуулдагаас аахгүй юу. Тэгэхээр Kaoruko өөрөө ч хэлдэг л дээ. Би ч гэсэн ингээд тэ хүн шүү, би ч гэсэн сандардаг юм шүү гэдгийг хэлдэг юм. За тэгэхээр Kaoruko болохоор одоо ингээд өмнөх өвлөөс авахулаад баг бүтэн жил гараа хугацаад ингээд баг Ринтарод ингээд хайртай явж байгаа да. За бүтэн жилийн часыг баг нэг хагас жил юм уу та. Тэгээд яг энэ хугацаанд одоо үргэлж Ринтаротой та ингээд бидэж хасууд болохыг хүсээл хайрлаж байгаа штэ. Яг тэр мэдрэмж нь генет ингээд бодит байдал хүрсний улмаас ирэхэд бол одоо энэ их ичигвтер байдал сандрал гарч ирж байгаа байхгүй юу? За яг энэ бүхнийгээ Kaoruko Ринтарод хэлэх мөчөд яг Ринтарогийн бас санаа нь амарсан юм шиг санагддаг л да. Ринтаро ч гэсэн одоо Kaorukoтой уулзах гад өмнөх шөнө ерөөсөө удаж чадаагүй заяо. Тэгэхээр хоёулаа ерөөсөө те шууд ингээд бошхон хос шиг зүйл хийгээд эхлэх биш. Өөрсдөө хэмнэлээр өөрсдөө ингээд те аль чадах хүлээж авах чадах нөхцлөөрөө ингээд энэ харилцаагаа өргөжлүүлье гэсэн одоо тийм яриаг ярьдаг л да Ринтаро болохоор. Ерөнхийдөө бол яг энэ мөчөөс эхэлж одоо те албан ёсоор хоёулаа хосууч шүү гэдгийг бас илэрхийлж байгаа.
Нэгэд яг хосууд яс яг юу гэдгийг мэдэхгүй болохоор хоёулаа ямар тач нэгэндээ бүхийчгүйгээ. Тэгээд хоорондоо өөдөдөө зарж нэг бүхийгөө л хөөрхөн инээлдэж авна уу. За тэгэл ийхүү Каурокогийн сандрал нь арай гайгүй болж нэг тайвширсны үр дүндөө би өлсөж гинэ гэдэг хэвгүй юу. Тиймээс цогтой юм захиалахар болдог. За тэд копи шаваас гарангуутаа нэгэн дэлгүүрт ирдэг л дээ. Дэд цогтаа ингээд амттны талаар ярьж таарах ба гэ Кауроко ойрын хугацаанд ерөөсөө биолоо идээгүй талаараа ингээд ярьдаг байхгүй юу? Ерөөдөө зүгээр санамсаргүй ярьж байгаа. Тэгтэл тэр энэ таар болохоор хэрвээ ингээд чи ингээд зуны ингээд даалгавар амжилттай дуусгавал би чамд бэлэг болгоод нэг хийгээд өгөө гэж хэлдэг юм таараа. Кауроко ч гэсэн тэгвэл өстой маш их баярлалаа шүү гэж өөдөөс нь харж инээснээр тэд цогтаа ингээд өргөжлүүлэн шопинг хийнэ. Дэд цогтаа явж байтал ингээд хажууд нь 0.5 харандаа тарагддаг байхгүй юу? Гэнэт энэ таараа мон тэр гэрт нь байсан 0.5 харандаа эвдэрснийг санаад нэгийг авахар шийдтiin. Яг тэр авч явах мөчийн Кауроко харангуутаа тэгвэл би ч гэсэн наадгаж чинь нэгийг авчих уу гэд дэргэд айгүй хөргөн хоосоолох гээд ингээд ахаад нэгийг авдаг л да. Ийхүү тэд дараагийн хэсэг буюу одоо тийм сурах бичгийн тийм одоо хэсэгт ирдэг гэх юм уу. Кауроко бүр баахан сурах бичгийн ном сонгоод тахад та нар энэ дараагийн царайг харалдаа бүр яг л өгөөц нүрж байгаа царай байгаа сте. Тэгээд Кауроко ч гэсэн чаваас баахан зүйл дагуулаа явцсан санаа зовгоолаа чам ч гэсэн авахыг хүссэн зүйл байгаа юу гэтэл Ринтаро түүнийг мангаар хэсэг рүү дагуулад явнаа. Тэд өнөөдөр цогтойгоор маш олон газараар явж олон хөгжилтэй зүйл хийж ерөнхийдөө л нэгнийхээ талаар яг одоо хосууд гэдэг одоо өнцгөөс харах одоо юу гэмээр шимтэй нэг тийм өнцгөөс харангуйтаа нэгнийхээ талаар айгүй их мэдж аваад байгаа байхгүй юу? Манга үзээ явчвал ингээд Каурокогийн энэ мангийн нэрээ манай ах уншдээ штэ гэж одоо Ринтаро хэлдэг. Ринтаро ч гэсэн тэр манга руу харж агаад энэ ч нэр Усами уншдаг билүү гэснээр одоо Ринтарогийн толгойд гинт нэг бодол орж ирж байгаа байхгүй юу? За яг тэрхүү бодол нь ямар бодол юм бэ гэсэн чинь одоо ерөөдөл өөрсдийнхөө үерхж байгаа явдлыг найзуудаа хэлэх байгаамаа. За тэгэхээр Каоро Ханава Ринто Сако буюу намхан охид хөөрх нүүц сурлын маань 9-р бичлэг үгээр дуусч байна. Одооноос ерөөдөө энэ мангагаа бүр айгүй шахаж явах болохоор та бүхэн тэсийн ядан хүлээж байгаарэ.